Сайн байцгаана уу аним фанатуудаа. Өнөөдөр би та бүхэндээ The Beginner After the End буюу төгсгөлийн дараах эхлэл анимыг ярьж өгөх гэж байна. Ойрдоо жаахан ажилдаа байсан шүү guys. Манчгаагаа ойлгоорой. За ойлгохгүйнүүд нь тэгээд яах вэ одоо. Нэр бас нэгэн дуулах мэдээ те. Тэр нь Ууг нь видео хийгээд оруулаад байгаа ш. За угийн сав дарахгүй юм чи. Энэ сүүлийн аним шүү. За юу зүгээр боли. Тэрэн дээр юм байна. Аним маань нэглэхдээ улаан тэнгэр яа галуу нэгэн залуугаас шар туяа зацаж буугаар эхэлнэ. Тэрхүү залуу хавцлын ирмэг дээр бас өөр нэгэн залуутай үнсэлжиж үгүй биш үзэлцэж буугаар аним маань дуусна. За тоглосон. Өнөөх залуу зүйл дуусгаж буугаар үргэлжлэнэ. Энэ хүү яалагч залуу бол нэгэн улсын хүчрхэг хаан юмсанч. За тэгээд хаа маань улсаа удирдах явж байгаа цагаасаа эрт таалал төгсчээ хөрх. Энэ үед нэгэн хүүхэд ойлгох чимээгээр дүрс солигдов. Гэтэл тэр хүү өмнөх үгсэн хаан болж танд бүр хааны тэр үеийн ухамсартайгаар ахин мэндэлсэн байв. Ээж аав хоёр нь хүүхдээ хараад энэ чиний нүдтэй адилхан байна, бас чиний үстэй адилхан байна гэж ярилцаж сууна. Аятайхан айлд мэндэлсэн юм шиг л байгаа. Өмнөх насандаа дайн тулаа их хийсэн ч давхар хажуугаар нь буян үйлдээд байсан юм уу гэлтэй. Нэрэ анимийн гол дүрийг Артур гэдэг. Эцэг их нь Артурыг төлийг хайртай байхгүй гэж яах вэ те. Артур ч хүүхдийн бид байх үедээ бие өдөртөд сурахад бэлтгэж санснаар нэг л болж өгөхгүй байв. Харин нэг өдөр эцэг ихтэйгээ гадаа салхиж байх үед аав нь шид ашиглан газар руу зогхоход маш хүчтэй дэлбэрэлт маягийн зүйл үүснэ. Ээж нь харин аав дээр нь очиж саяны хийсэн дэлбэрэлтээс авсан жижигхэн шархыг маш хурдан имчилнэ. Энийг харсан Артур ч нүдэнд бүр орой дээр гартал гайхсан. Энэ ямар ацаараа хийсэн зүйл вэ гэж дотроо бодно. Өдөр хоногуд өнгөрсөөр Артур маань мүлгэд сурч анх удаага тойлонд өөрийгөө хар. Мүлгэд чаддаг болсон болохоор энэ удаад эргэн тойрноо хараад танилцах боломж түүнд олдно. Тэрээр мэдлэг бол хамгийн хүчрхэг зэвсэг гэж боддог бөгөөд грекийн номын сангаас энэхүү ертөнцийг яг юу нойрхож бүг судалж байгаад аав ээжийнхээ хийсэн шид гэдэг зүйлийг яаж ажилтгийг мэдэж авна. Энэ нь тэгтээ өвлөгдөж ирдэг зүйл бөгөөд 100 хүн дутмын зөвхөн нэг нь шид ашиглаж чаддаг байв. Артур өөрийгөө маш сайн төвлөрүүлж шидийн хүчний их үүсвэрийг мэдэрч эхэлж байхад ээж нь түүнийг өргөөд авчихна. Гэтэл гинэд ээж нь нэг зүйл анзаарснаа Артур өмдөндөө баасан байв. Артур минь шид идэр гэж гоцож байхад шээх байхасаа эхлүүл зүгээргүй юу гэж хэлчмээр санагдлаа. За тэгээд 2 жил өнгөрч Артурын ээж Артурыг 2 жил өнгөрсөн байхад нэг ч удаа инээж байгаагүй гэж бодно. Аав нь харин Артуртай цуг гадаа салхиж байхад Артур ч нэг мод барьсан сэлэмний бэлтгэл хийж байдаг шүү. Ээж нь хараад бөө за энэ хүүхэн чи яг нөхрөө аллаа гэж бодож байсан. Арай ч алсан. Артур ээжтэйгээ хүнс бэлтгэхээр хот руу явсан, хотод очоод тухайн газрыг ажиглан зэвсэг зэргийг харж зарим хүмүүсийн шид яаж ашиглаж байгааг нь харан бодож эхэлнэ. Аав ээж хоёр нь Артурд маш сайн ханддаг тул Артур өмнөх амьдралаа бодон тэрээр хүүхдийн хасрамжийн газар өссөн ба хизэж өршлөгдөж байгаагүй бөгөөд эцэг эхийн хайрыг мэдрээгүй нэгэн байв. Артур цонхоороо харан аавынхаа хийж байгаа бэлтгэлийг хараад хамгийн хурдан сурах боломжтой хүн бол аав нь гэдгийг ойлгоно. Яг хөдөлгөөн биеийг нь харж байхад ээж нь ирээд Артурыг өдрийн унтлагын цаг боллоо гэж тэрж унтуулах гэтэл Артур ч зайл гаргаж ном уншихаар ээжигээ хүүхдийн игдүүтэй царай гаргаж паналдснаа ном унших цаг болж ав. Одооны энэ хүүхдүүдөө те нэрэ та хэд дуулах нэг мэдээтэй. Энэ зуны зугаа энэ тэнд болж байгаа тоглолтын дээр очоод бие маш зүү авч явах хэрэгтэй шүү. За юу хүмүүстэй хэрэлдэж зодтолно гэдэг чинь байж тээ. Зүгээр л шившиг. Тиймж аятайхан харагдаг ид бол ерөөсөө биш тээ. Окей. За ойлгосон бол нэг лайк, subscribe давлгаа авчих уу да. Артур маань ном уншиж бясалгал хийж байгаад шидийн энерги хуримтлуулж сурна. Энэ үед ээж нь аавд нь ус авчирж өгөхөд гинтэл гэрт нь маш хүчтэй дэлбэрэлт болж тэр хоёр Артурыг зүгээр эсгийн шалгахаар гэрлүгэ ярангуйч орно. Гэтэл Артур маань аль хэдийнэ шидтэн болсон байв. Тэр яг л хоосон шин чанарыг ойлгосон. Далаа ламлуугаа адил болсон байх ба агаар дээр хэмрээ сая ямби дончор сандвичуд цагаан шүхэртэй уншиж бүүмэд харагдаж байв. Номоо уншиж дууссан юм уу? Аятаа доош бууж ирэхэд түрүүний гаргасан дэлбэрэлтээс болоод дээврийн мод нь Артур руу унаж байхад Артур ээж аав хоёрлуугаа гүн аав нь шидээрээ тухайн модыг зогсооход ээж нь харин Артурыг тэрж за ингээд Артурыг аварсан аав ээж Артур гурав жаахан нулимс туслуулнаа. Артур ч эцэг их гэдэг хүмүүс ямар байдаг яаж хайр халамжаа үзүүлдэг талаар ойлгож эхэлнэ.
Артурч өсөж том болж аав нь Артурд сайн багш олж өгсөн дэр болтой гэж ээжтэй нэрнэ. Ээж нь ч эсэргүүцэж чи зааж өгнө гэсэн гэж ам асан. Аав нь ч өөрийнх нь чадвараас хит давсан хүүхэдтэй зааж өгөх нь байхгүй гэж хэлэн. За тэгээд ээж нь явуулахгүй аав нь Артурын ирээдүйн талаар бодож байна гэж хэлэн жижигхэн гэр бүлийн маргаан гарахад Артурч тэр хоёрын ярианаас залхаж гуруулаа цуг явахгүй мó гэж хэлээд аав ээж хоёр нь нэрээ тийм байж гэж бодоод юмаа баглан гэр бүлэрээ хотын зүгт явсан. Артурч морин тэргэн дээр сууснаа Балар эртний тээвэрлэлтвэ гэж бодон ахаад өмнөх амьдралынхаа тээвэрлэлтийг бод. Гэтэл чонон сүрэг гарч ирэн цуг явж байсан аав ээжийнх нь найзууд тэрхүү чоннуудыг хөөс тэмдэрхэн тэр. Оройч болж хоолой ядаж байгаад улаан үстэй залуу Артурыг нэг бэлтгэл хийчий гэж хэлээд хоорондоо тулалтна. Артур шин зүйл ашиглаж гаргаж ирэхэд улаан үстч аалмаас арайч 4 настай хүүхдэд ялдчихгүйхэн шиг тулааныг дуусгав. Багийн гişүүд чи чинь 4 настай хүүхдэдтэй арай зөөлө хандаж босонгүй юу л гэж зэмлэн. Улаан үст хараад эн чи юу гэдэг мангас вэ гэж хэлж байхад нэгэн дуугаа охин Артур дээр саяны хөдөлгөөнөө заагаад өг гэж хэлнэ. Өглөөч болж Артур тэр хэд маань замдаа гарan Артурд багийн гişүүд хувийнхаа чадруудыг зааж өгөн оройн Артур ном уншиж илүү их мэдээлэл олж авахар болно. Энэ үед ээжигээ нэг л сонирн байгааг мэднэ. За тэгээд замдаа гарч явах үед тэр хэд нэгэн бүслэлтэнд он дуусаа гэж бодож байсан сансныг бодоод аятайхан сайн тулалтна. Яаж яагаад яр гэдэг шиг л дайснууд олоолаа байж багийн гişүүдийн хүчин сууларч Артурыг аав шарх авчих. Энэ нэр жаахан зариггүй зөлг юм аа. Байсгийгээ шартчих. Ээж нь ядаж хахад нэг имчилчих юм бол шидийг мэдчихвэл бөө юм болно гэдэг байдаг. Артурч гарч ирээд аавыгаа алив холдож байна. Намайг хар гэж арайч хэлээгүйч би тулдъя гэж хэлнэ. Аав нь чи ээжигээ харж бай. Би давхар бодвол миний хүүхдийг л тээж байгаа юм шиг байна л гэж хэлнэ. Артурч ээжигээ хоол идэж чадахгүй өмнөх өдрөө би энэ сонирн байгааг нь ойлгож ирэн аав нь Артурт найдаж байгаа шүү том ахаа гэж хэлээд Артур ээжигээ аван зүхтаж аав нь дайсны бүлгийн боостой тулалтна. Артур ээжтэйгээ зүхтаж явах үед дайсны шидтэн гарч ирэн Артур ээж хоёрлоо довтлон Артурч ээжигээ дүлхэн тухайн шидий хүчинд орон хавцлаас шидэгдэнэ. Шидэгдэж байх үедээ Артур уцтай хутгаа гаргаж ирэн дайсны шидтнийг уцаараа хөлийг ороож цуг хавцлаас уна. Унж байх үедээ ч өмнөх амьдралаа ямар хатуу байснаа ухаарч эцэг их хүн өөр хүүхэдтэй хэрхэн хайр халамжийг өгдгийг яхан ойлгож ирнэ. За ингээл үгсэн гэж бодож байтал Артур маань нэгэн газар сэрнэ. Сэрсэн газар маш том биетэй жүтгэр байх ба Артур гайхаж дайрахад жүтгэрч гараа гаргаж Артурыг нисэлж унах. Жүтгэрч болоогүй байна да бяцхан Артур. Би танаа талих гэж хэлнэ. Артурч гайхаж манай талих гэхэд жүтгэр босч нэгэн модноос жимс аван Артурт өг. Артур хөдлөх гэтэл би энэ маш их өвдөж өөлхөд жүтгэрч Артурыг сайд би чинь хурдан тэнхрэн гэдгийг хэлж өг. Артур харин жүтгэрөөс гэр бүлээ асуухад жүтгэр тулааныг дуусгасан бүгд 9 мэнд байгаа гэж хэлэхэд Артур баярын нулимс унах. Артур жүтгэрт баярлаа гэж хэлэн нэрийг асуухад жүтгэрч нэрээ хэлэн намайг Шилва гэж хэлнэ. Шилвач Артурын шидийн цөм эзэмснийг хараад гайхаж ийм зүйл хийж чадахыг асуув. Артурч тухайн зүйлийг харахад шид ашиглангаа давхар цуглуулж байхыг олж харан Шилва хүн төрлөختөө шидийн талаар хэвшмэл ойлголттой. Цуглуулах болон ашиглах үе салгаж бодоод байдаг. Хүн төрлөختнөөс бусд нь бүгд хийж чаддаг хийж сурмаар байна уу гэж асуув. Артурч энэ зүйлийг сурвал одоо байгаагасаа илүү хүчрхэг болохоо мэдэж сурмаар байна гэдгээ хэлнэ. Шилва харин сурахын тулд чамаас нэгэн асуух асуулт байна. Энийг хийж чаддаг болчихвол юу хиймээр байна гэж асуув. Артур хариуд нь чухал зүйлийг минь хулгаас нэгэнд үхлийг гэж тагирна. Тэгэж хэлээд Шилвада ахаад нялга нислуулна да. Нислуулсан Артурч гайхаж яаж байгаагийг асуув. Шилва харин тэнцэнгүй. Ийм амар царай гаргаж байгаа хүүхдэд зааж өгөхгүй гэж хэлнэ. Тэгэж хин нэгнийг устгахлаад толгоогоо дүүргээд хөгжилтэй байна уу гэж асуун Шилва баг том хүн нэг зохиод алчих гараараа Артур руу за энэ гарыг Монголд хорьсон байгаа. Гэхдээ элдгээр хурч бас болдсон штэ гэдгийг хэлэн Артураас айлын хүсч байгааг нь асуув. Монголд хоригдсан гараар зохиулах уу эсвэл илүүлэх үү гэж. Яг л миний үед нэг байсан ардын баг шиг буруу зүйл хийвэл шууд л зодууддаг байж дээ нэр. Хадлан гадна хайр нь хаанаач гэсэн. Артурч тэнэг том гарыг хараад айсандаа илдгээд илүүлэхийг сонгоно. Шилвач уур хилэн үзэн ядал амархан хасдаг. Тэгээд хүчрхийлэл болон илх гарч ирдэг. Тэгэх үед өөрт нь сайхан санагддаг баг. Гэхдээ зөвхөн үзэн ядалт нь үлддэг гэж хэлнэ. Яг л саяны зуны зугаа дээр болсон үйл явдлыг ярьж өгöd байгаа юм да. Зарим нь нэрээ арай л байгаа ш. Шилва ахаад л энэ хүч чадлыг сурвал юу хийх талаар ахин асуув. Артур харин төрхөөс одоо хүртэл эцэгийг хамт олон хайр халамжийг бодон оппозитын тоглолтын дээр эмэгтэй хүн зодно гэж хэлээд Шилвагийн тэнэг том гараар нь хүчтэй зохиолын нас бар. Артур ч жухал бүхнээ хамгаалмаар байна гэж хэлэн Шилва хүлээн зөвшөөрч зааж өгөхөр болно. Артурч бэлтгэлтэй орон модон сэлмөөргөн энерги
цуглуулж эхэлнэ. Шилвач Артурыг яарах хэрэггүй манан гүдэрд гэж хэлээд Артур Шилвагийн хэлсэн зүйлийг дагж амжилттай сурна. Гэтэл Шилва гинэт Артурыг зохиж чулуун нуран руу оруулна. Артурч гайхаж байхад Шилва чимээгүй байхыг анхааруулна. Өөр нэгэн ирсэн байхыг Артур харан тэр зүйл нь Шилватай маш ижилхэн нэгэн байв. Тухайн ирсэн зүйл нь Шилваг авч явах талаар ярихад Шилвач дургуцсан. Явахгүй гэдгээ хэлэхэд өнөөх нь тэгвэл хүч ашиглахаас өөр сонголтгүй юм биз дээ гэж хэлээд Шилва руу дэм. Шилвач эхний дайралтанд нь орон биеэ өөрчилж даалгавчтай морьшиг болон амнаасаа энерги их хэмжээгээр цуглуулж дайрахад эсрэг талын зүтгэр Шилва руу ийм их хүчээр дайрах юм бол чи бид хоёр хоёулаа үхэн гэж хэлэхэд Шилва хамаагүй хангалттай жаргалтай амьдрсан гэж хэлээд тулаан үргэлжлүүлнэ. Тулаанд ширүүсч эсрэг талын зүтгэр маш хүчтэй дайралтууд хийхэд Шилва ертөнцийг зогсоож Артурыг нурангаас гаргаж ирнэ. Нэгэн портал хаалга нээж биелэх Артурд өгч цаг нь ирэхээр ойлгоно гэж хэлээд салах ёс хин. Артурч дөлмөс туслуулан хайртай бүхнээ аврахын тулд энэ хүчийг бий болгон сурсан байхад гэхэд Шилвач энэ бол анхнаасаа бичигдсэн хувь тавилан гэж хэлнэ. Артур хариуд нь гэр бүлийн нэг гишүүн гэж Шилва хэлэн Шилвач чамд ээж байгаа үстэй гэхэд Артур тэгвэл эмээ гэж хэлээд Шилвач нулимс унгаан ахин нэг удаа дуудахыг хүснэ. Шилвач Артурыг портал руугаа оруулан явуулж цаг хугацааг буцаад хэвэнд нь оруулахад зүтгэрийн дайралд идэвчж Шилваг онон Шилва газар төв. Зүтгэр жойртон Шилва руу дөхөхөд Шилва амнаасаа энерги гаргаж маш хүчтэй дэлбэрэлт үүсгэнэ. Харин Артур замдаа явж Шилватай ахин ярилцсан Шилвагийн хүслийг биелүүлж өгөхөө амлан аним маань тосно. За энэ хүртэл үзсэн хүмүүстээ маш их баярлалаа. Ахин аним оруулахыг хүсвэл лайк, subscribe штэ тэ мэдэж байгаа л үү. За тэгэд баяртай.